Ардчилсан намын идэвхтэй гишүүн улсын их хурлын гишүүн асан иргэдийн дунд сахилгагүй хэмээн алдартай гүндалаа өнөөдөр ардчилсан намаас гарч байгаагаа аль биесээр мэдэгдлээ. За тэрээр 2000 оноос хойш ардчилсан намд харьяалагдаж гишүүний судал 3 чудаа суугаад авсан юм а. Өнөөдөр ардчилсан намын бүх гишүүддээ ил захидал хүргүүлж захидлаараа дамжуулан намаас гарах болсноо мэдэгдэж байгаа юм а. Баярлалаа. Тэгээ би хэвлэлийн баг хурал хийгээд энэ хэвлэлийн баг хурлаараа гол нь ардчилсан намын нийт гишүүдэд ил захид илгээж байгаа тухайга мөн ардчилсан намаас гишүүнчлээс нь гарч байгаа тухайга мэдэгдэх гэсэн юм а. Тэгээ би өөрийн бичсэн ил захидлаа уншаад өгчээ. Тэгээ энэ миний ил захидал бол бас энэ ардчилсан намаас гарах миний өргөдөл юм байгаа. Энэ дээр би бас бичсэн байгаа. Тэгээд энэ хэвлэлийн баг хурал дууссаны дараа би ардчилсан намын төв байр руу очиод энэ өргөдлөө аль бие ёсоор өгчих юм. За ингэснээрээ бол би ардчилсан намын гишүүнээс одоо гарч байгаа гэж өөрийгөө үзэж байгаа. Тэгээд за аливаа нэг юм төгсгөл болоход бас нэг зүйлийн эхлэл байдаг шүү дээ. Тэгэхээр би шинээр эхэлж байгаа. Би ардчилсан намаас өнөөдөр гарна. За өнөөдрөөс эхлээд бас улс төрийн шинэ үйл явдлыг эхлүүлнэ. Би улс төрийн цоошин намыг одоо байгуулахыг зорж байгаа. Аль нэгэн намд бол орохгүй. Цоошин нам бол байгуулна. Тэр цоошин намаа бол би орон нутгаас эхлүүлнэ. За би энэ 4 дахь өдөр буюу энэ 5 дахь өдөр буюу одоо эх 5 дахь өдөр буюу нөгөө өдөр Эрдэнэт хотод очиж тэнд одоо бас өөрийгөө бүртгүүлж одоо оршин суугчаар бүртгүүлж мөн тэндээс одоо шинэ нам байгуулах үйл ажиллагаагаа эхэлнэ гэж бодож байгаа. Тэрээр ардчилсан намаас гарч дахин нэг шинэ нам байгуулж байгаагаа нуугаагүй юм. За мөн гэр бүлийнхээ хамтаар Эрдэнэт хотын иргэншилтэй болж байгаагаа энэ үеэр бас хэллээ. За харин 2016 оны сонгуульд тэрээр Эрдэнэт хотоос шинэ намынхаа нэрийн өмнөөс нэр дэвшнэ гэдгээ аль биесээр мэдэгдлээ. Ардчилсан нам бол миний хувьд те одоо анхны хайр байсан. Тэгээд ардчилсан намынхантайгаа бол өнөөдрийг болтлоос сайхан явсан. Мэдээж бас ойлголцохгүй асуудал, зөрөлдсөн юм янз бүрийн одоо асуудлууд байгаа. Тэгэхдээ тэр болгоныг өнөөдөр одоо ингээд яриад тийм үү цаашд яриад ингээд үг хэл болгоод явах надад сонирхол алга. Би одоо ингээд урагшаа хараад одоо өмнөх хойдох зүйлээ бол энэ бол миний туршлага надад одоо өгсөн улс төр одоо төр засгийн хувьд хоримтлуулсан туршлага гашуунч бай, амттайч туршлага байсан гэж одоо үзэж байгаа. Тэгээ энэ бол өнгөрсөн зүйл. Би бол урагшаа харж явна. Надад ардчилсан намыгаа одоо сайн муулаад авах юм бол байхгүй. Сайхан л явж ирлээ, сайхан л байлаа, тий сайхан л байсан, тий. Цаашдаа ч гэсэн сайхан байх болно л гэж бодож байна. Улс төрийн тавцанд хүн бас нөхөрлөх хүн байдаг, нөхөрлөх цаг үе байдаг. Аливаа юм дандаа цаг үеэрээ л байдаг. Одоо бол урагшаа харах ирэх ирээдүйн цаг үе ирж байгаа гэж би бодож байгаа. Өнгөрсөн төгөө зууралтыг гэж ерөөсөө бодохгүй байгаа. Тэгээд жууж исэн одоо ходог руугаа бас нулимаад явна гэдэг бол бас муухай байх тий. Би ардчилсан нам сайхан байсан гэж хэлмээр байна. Сайхан байсан. Их юм сурсан, мэдсэн, их олон юмыг таньж мэдсэн. Надад ямар ч байсан гашуунч гэсэн эм гэдэг чиг бас гашуун бус мөн амттай сайхан туршлага, сайхан он жилүүд байсан. Ардчилсан намынхандаа баярлалаа. Ардчилсан нам бол миний анхны хайр, амьдралын минь том туршлага, алтан оноо минь байсан. Тиймээс намаасаа гарахтаа тэдний хийж байгаа үйл ажиллагаа төрийн бодлогын талаар ярмааргүй байна гэсэн юм а. За мөн өмнөх сонгуулиудад Хөвсгөл аймагаас нэр дэвшиж байсан тэрээр энэ удаад Эрдэнэт хотыг сонгох болсон нь за нэгдүгээр нийслэл хоттой маш их ойр. За мөн улсын томоохон бас хөрөнгө оруулагч хот. За Эрдэнэт хотын иргэдийн саналын дагуу ийм шийдвэр гаргасан гэдгээ хэллээ.